Энийг үзсэн юм байна. Энэ кино өстэй. Кино өстэй шал. Ер нь бол би нэг юм улс төрийн сэдвтэй политикл кинонуудад нэг сонирхолтой биш л дээ. Кино юм байна. За. Red Burger 100 сая хүн амин Red Burger 100 сая хүний амин төрсэн боловсон алуурчин. Тамхины маркетинг гинэ. Окей. Лайк дараад үзье. Гэхдээ саяхан нэг янжуур тамхины бизнес Red Burger. За ер нь бол би нэг юм улс төрийн сэдвтэй политикл кинонуудад нэг сонирхолтой биш л дээ. Гэхдээ саяхан нэг янжуур тамхины бизнесийн би бод улс төр дуртай. Тэ одоо энэ яг ийм насандаа юм шиг байлээ. Тэ одоо ингээд энэ нийгэм одоо тэ 27 настай ингээд залууг одоо улс төр ярьдаг болгоод байна уу? Эсвэл биний өөрийн сонирхол улс төр жоохон сонирхдаг болоод байна уу? Эсвэл яг ерөөсөө л хүмүүс ингээд 30 төгөөд ирэхээр ингээд улс төр сонирхдаг болчтой юм болоо. Яг аль нь идэм бэ бол мэдэхгүй байгаа. Гэтэ ямар ч хэлсэн би бол улс төр сонирхоод байгаа. лоббист буюу тамхины сөрөг үр нөлөө энтрийг бузаар өвлж дарж далдлан эсвэргээрээ бүр тамхи татах нь биднэрт хэрэгтэй гэх агуулгыг нийгэмд ухуулан сурчлах үүрэгтэй залуугийн тухай өгүүлэх киног олж үзээд нэлээд сонирхол татлаа л та. Тэр кино бол мэдээж 2005 онд Вау. Ер нь л гэхдээ тамхиг одоо эмч бичиж өгдөг байсан. Кола бас имийн зөрүүлтэй юм байсан гэж сонссон. Илтээж байсан найруулагч Jason Reitman-ы dark comedy төрлийн Thank You for Smoking гэмэх киноога. Jason Reitman-ыг бол манайх угаасан мэдж байгаа шүү дээ. Домогт Ghostbusters-ийн найруулагч Ivan Reitman-ы Hollywood nepotism-ийн жишээнүүдийн нэг гэж наастай. Залуу найруулагчийн дөнгөж эхний кино гэхэд Оскарын шагнал J.K. Simmons-ээс авахуулаад өчтөчнөө домог жүжигчдэр каст нь дүүрсэн байна. Гэхээр хүндж байгаа сэдв, screenplay буюу зохиол энтер нь маш чанартай байсан гэдэг нь ойлгомжтой. Тэгээ 9 сарын 1 болох чинь би iPrint цэгийн мэнэс өөртөө юм Red Burger-ийн логотой дэвтэр авсан байгаа. Та нар ч гэсэндээ яг юм өөрийнхөө хүссэн зургаа хавцсан дээр нэвлүүлээд өөрийн гэсэн дэвтэртэй болмоор байх юм бол iPrint цэгийн мэн рүү та энийг ашиглаж ирсэн үү? Бороод найд байсан байна. Масуурн ганцуурхад ганцгууруу номер чинь нугур чинь нуруу чинь төгс. Эй, bad bitch зурагч чинь төгс. Чамд хэл хүүхс мөр шүт. Тэгэхээр кино маань нэгэн дөнгөж 15 та ирнэ. Тамхи татдаг байснаас болоод маш их төрлийн хор тавдар тусаадгсан хүү телевизийн эфирт сууж байгаагаар эхэлж байгаа. Энэхүү хэлэлцүүлгийн нэвтрүүлэгт нь бас өсвөр насныхны тамхи таталтай эсрэг ээжүүдийн холбооны ерөнхийлөгч, уушигны холбооны chairwoman болон эрүүл мэндийн үйлчилгээний холбооны ерөнхий туслах нар сууж байгаа бол сүүлчийн зочин нь мэдээж тамхины холбооны vice president болон lobbyist манай киноны гол дүр Ник Нейлер юм аа. Дэлхийд дахина өдөрт дунджаар тамхинаас болж 1200 хүн үхдэг юм байна лээ. 2 мангар том хэмжээний бүрэн бүтэн дүүрэн зорчигчтой онгоц осолдоод дотор нь байсан бүх хүн нас барж байгаатай адилхан хэмжээний тооштой тий. Тэгэхээр Ник technically бол Атила хаан болон Чингис хаанаас ч илүү үнийг үхэлд нь хөтөлсөн мас алуурчин гэсэн үг. Тэрийгэж өөрөө хүлээн зөвшөөрдөг юм билээ. Нэгт ямар нэгэн хуулийн сургуулийн диплом, эрүүл мэндийн агсан шатны боловсрал энтер аль нь ч байхгүй ч гэсэндээ амнаас гарч буй үгнүүдээ өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд хүмүүсийн хандлагыг Гэхдээ ер нь тамхинаас болж хүн үхчихвэл тамхи татж байгаа хүний буруу юм шүү дээ. Яагаад энэ хүний буруу юм бол? Энэ бол ажиллаа хийгээл реклама хийж байгаа юм шүү дээ. Тарих угаах нь буруу юм уу? Яг юм хуулаараа хориотой юм уу? Уусаа хүн болгонд худлаа ярьдаг, хүн болгонд юу гэдэг ямар нэгэн өөрийнхөө үс додлыг ярьдаг. Тэгээд тэрэнд зарим хүмүүс итгэн, зарим хүмүүс итгэхгүй. Тэгэхээр чинь ярьж болно үстэй. Буруу татсан болохоо буруу болсон юм болов уу? өөрчилж manipulate хийхдээ төгс одоо нөгөө хэлэмгээ доломгоо гэдгийг штэ тийм авьяастай хүн баггүй. Нэвтрүүлгийн үеэр янз бүрийн юм ярьж агаад сүулдэ залуу үеийнхнийг тамхинаас болж нас урж байгаа гэдэг агуулгаас эрүүл мэндийн үйлчилгээнийх нь л ашигтай ажиллана. Ийм бяцхан хүүг ашигын сонирхлоор ингэж олонний өмнө авчирж байгаагаараа чи ичих хэрэгтэй гэд өнөөх эрүүл мэндийн үйлчилгээний холбоог төлөөлж ирсэн залуурууд айрснаа. Харин манай тамхины холбоо өсвөр үеийнхнийг тамхинаас холдуулах зорилготой кампайныг $50 сая төсвөөр хийж эхлэх гэж байгаа гэд тэнд байсан бүхэл үзэгчдийг өөрийнхөө талд уруулаад авчилгүй яах вэ? Уг нь яг үнэндээ бол холбооноос нь $5 сая төсвөлдсөн байсан ч гэсэндээ нэг өөрөө дур мэдээд хүмүүс сэтгэгдлүүлдэхийн тулд 50 гэд хэлчихэж байгаа байхгүй юу? Тэр нь ч яг үнэндээ амжилт болоод тэдний холбооны хамгийн том ерөнхийлөгч нь манай үнийг өөр дөрөө урьж авчирч уулзахдаа
Нэрэл хүмүүсийн анхаарлыг татаж зөв сэтгэл үлдээ гэвэл тиймэрхүү кампайнд ахиухан мөнгө хөрөнгө оруулах нь маш зөв шийдвэр гэд магтаад авахаас гадна ер нь л нийгэн хийгээд яваад байгаа ажлуудыг ажиглаа л байсан байлээ л дээ. Чам шиг хүн манайд асар үнцэнтэй. Чи надад миний залуу байх үедээ төстэй, эрч хүчтэй, зоригтой, үнэнч залуу шиг санагдаж байна. Гаргасан санаа болгоныг чинь би өөрийн биеэр дэмжихэд бэлэн байна гэж яддаг. Яалтчгүй л нэг нэр Пөө яа, миний донд ингээд юм ярих гингүү тэгээ Жорж бүр ингээд сайхан цувуулт юм биш үү? Ингээд яг тэгээ амьсгаа аваад авангууд мань юм ярих гингүү те арийн өгүүлбэр шууд билээ орж ирж байна. Тэгээ юу ярих гэсэн мань марчлаа. Ингэсэл ажилдаа мангар үнэнчээр ажилдаг байхгүй юу? Хангалттай цалинтай ч гэсэн онгоц монгоцоор нисэхдээ хизээж first class-аар нисдэггүй, банк бизнес классаар нисдэг. Ягаад гэвэл хүмүүстэй энгийн сайхан яриа өрнүүлэх ажуугаар амныхаа фигүр Юу вэ? First class нь business class-аас хямдхан үнэтэй байсан юм уу? Би business class-ийг чинь илүү үнэтэй болов гэж боддог шүү. рээр тамхинд дургу үнийг ч тамхинд оруулаад тамхичин болгож толгойг нэргүүлэх чадвартай болохоор те нэг ширхэг хүн ч гэсэн тамхинд шинээр орж байх юм бол манай хүнд ашигтай юм чинь. За харин энд харагдаж байгаа хоёр хүн бол нийгт байдаг найз гэж хэлж болох уус хоёр хүн нь яг нийгтэй адилхан тус бүрийн салбартаа лоббиист хийдэг хүмүүс байхгүй юу? Кофе болохоор бүхэл төрлийн алкохолуудын нэр төрийг хамгаалж хүмүүст зөв зүйл юм шигээр сурталчлах үүрэгтэй. Бобби Жей ч гэсэн мөн адил галц зэвсгийн холбооны лоббист те манай гурав ойр Америкт бол галц зэвсэг бол уулзаж сууж байгаа хорт санаануудаа нэгэнтэйгээ хуваалцдаг гэх юм уу да. Нэг мангар сонин итгэхэд хэцүү баримт дүрдэгддэг нь алкохол, галц зэвсэг гэд айхтар хөнөөлтөй хоёр салбар ирнэ. Жилд дунджаар алкохолоос болж 200 мянган үнэ асвардаг, галц зэвсэгнээс болж 11 мянган үнэ асвардаг, харин тамхинаас болж жилд дунджаар 435 мянган үнэ асвардаг юм байна лээ. Өдөрт ойролцоогоор 1200 хүн гэ түрүү хэлсэн шүү дээ, бурхан буддаа минь гэж. Никийн ажлын карьер нь иймэрхүү сайхан амжилттай ч гэсэндээ эхнэрээсээ салаад хаяал нэг хүүтэйгээ уулздаг гэд хувийн амьдрал нь бол жоохон ороо бусгаа. Гэхдээ хамгийн гол нь Жови гэж манай үний тэр хүн нэг дайгуу хайртайгаас гадна бүхэл юмсын гол дүр юм шиг байж ямар ч нөхцөлд өөртөө итгэлтэй байдгийг нь үнэлдэг, хүндэлдэг. Ер нь бол аавыгаа супер баатар юм шигээр шүтдэг нь сайхан юм да. Мэдээж хаяа аваасаа та буруу зүйлийн тал зогсоод буруу зүйлийг хүмүүс сурчилжилж байвал яах юм бэ гэд ажлынхын тухай янз бүрийн юм асуух нь ойлгомжтой. Тэр болгонд нэг өөртөө бүрэн итгэлтэйгээр чи шоколадтай заримгэн дуртай. Гэхдээ шоколадтай заримг хамгийн гоё нь гэж нотлох чадахгүй үстэй. Чиний хувьд хамгийн гоё нь байсан ч гэсэн надад ванилатай заримг авах эрх чөлөө байгаа. Энэ л миний ажлын гол чанар гээл амны фигүрчиж. Одоо бүр том амны фигүрнийх нь. Гэхдээ ер нь бол би тэрийг бол би бол fact гэж боддог байхгүй юу? Тийм биз дээ. Яг гоо мен бол тамхи татхыг бол хэд ч угаасаа юу гэдгийг тамхи татаараа гэж бол эзэн шилэхгүй л дээ. Гэхдээ ер нь зүгээр тийм биз дээ. Мөнгө байгаа чи тамхи авах уу, хоол авах уу ч юм уу юу гэдгийг чихэр авах уу, жимс авах уу, сүү авах уу сонголт нь чиний гарт байгаа биз дээ. Жишээ заяа. Нэг өдөр өөрөөс нь ярилцлага авах гээд нэг тамхины эсрэг үзэл бодолтой сэтгүүлч эмэгтэй ер нь бол те баг мэтгэлцээд амнаас нь үг унгааж хүмүүст манай үнийг муу талаас нь харуулах зорилготой уулзж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэгэл гимгүү царайлж янз бүрийн хошигнол хийгээл ризэлж агаад биологи хичээл хийгээд дуусчихж байгаа нөгөө амир өөрийнх нь эсрэг байсан сэтгүүлчтэй. Жови хүртэл ааваас үний яриаг өөртөө ашигтайгаар эргүүлэх аргыг нь сураад авцсан заяа. Аавтайгаа нэг ажлын томилолд нь хамт явж болох уу гэд ээжээсээ асуухад үгүй гэд ээж нь хэлсэн чинь за зүгээрээ уг нь бол би аавынхаа ажлыг хажуунаас нь харах надад маш олон зүйлсийг заана. Надад хэрэгтэй. Гэтэ та ааваас салаад аавд хайртай байхаа болоод аавд дургу болчихсон. Тэгээд тэр ураа надад гаргаж байгаа бол би ойлгоно гэд гэмшил мэдрүүлээд зөвшөөрүүлчихлгүй яах вэ? Нэг тугаасаа хамгийн том дарга нь айгүй сайн байгаад байгаа шүү дээ. Тэгээ Холливуд руу очиж нэг том кино продюсертай уулзаж product placement хийх ажлыг манай хүн даатгаад өгсөн байхгүй юу? Тэрэндээ Жовиг дагуулад явж байгаа. Холливуудын продюсертай очиж уулзж байгаа зорилго нь болохоор тамхиг гоё харагдуулахын тулд $25 сая төлөөд нэг сцен дээр Брэд Питтийн гарт тамхи бариулаад татуулах те. Уулзж байгаа Джефф гэж продюсер нь болохоор product what юу вэ? Юу Холливуудын кинонууд дээр одоо ингээд ер нь кино минадэр ингээд тамхиг амар сүртэй татдаг шүү дээ. Энд чинь тарих угаалга байсан юм уу? Тэгээ бид нар Peaky Blinders үзэнгүү те. Яг нэг жин ууж байгаа тамхи татмар санагддээ шүү дээ. Тэр яг үндэ тэгээ тамхи компаниас мөнгө авсан байгаа гэж юу?
placement гэж зүйлийг үүсгэн байгуулсан асар нөлөө бүх юм багхгүй юу. Product placement гэдэг нь кино ч юм уу ямар нэгэн piece of mediad яг реклам гэж мэдэгдүүлэлгүйгээр төлбөртэй бүтээгдэхүүн байрлуулахыг хэлж байгаа. Одоо би яг энэ бичлэг үзэж байгаа CT ч гэсэн ер нь бол тийм биш шүү. Тэ энэ стрим үзэж байгаа хүмүүс сонсохгүй байгаа. Яг ойлаа л хорондоо ярьчээ. CT-с яг иймэрхүү product placement авна шүү за. Terranova оруулах гэж байгаа шиг тий. За Terranova брендийн хавар зуны загварууд 3900-аас 39900 үеийн хямдар мэдээгийн хямд үнээр аваа. Сүс санах нь ойлгомжтой. Тэгээ нэг өдөрчлийг олонний нүдэн дээр идэг хүнд бол янз бүрийн хүмүүс үс санах нь ойлгомжтой. Тэгээ нэг өдөр бүр эфирт ярилцлага өгж явах үеэр нэг хүн залгаснаа Ник Нейлер чи асар олон үнийг амиа алдахад нь хүргэсэн. Одоо шангаа үрдэх цаг чинь араа гарч яваараа гэж идэг. Зүгээр нэг худлаа удасны цаанаас томорсон бол биш байдаг юм аа. Тэгээд хэд хоногийн дараа хэдэн нөхдүүд Никийг алхаж байхад нь барьцаалж машиндаа суулгаснаа тамхинд дагуулагддаг никотиныг хүртэх зорилттой патч буюу наалтыг биен дээр нь наагаад эхэлдэг. Нэг наалт нь бүтэн хайрцаг тамхинд дагуулагддаг никотиныг биед нь өгөх юм байлээ л дээ. Тэгэхээр одоо ингээ хэдэн ч хайрцаг тамхи бие рүү зэрэг шахаад байгаа юм те. Хамгийн гол нь нэг та нарт хэдэн сая доллар хэрэгтэй юм бэ? Би үгүй л дөө гэд мөнгө ярих гэсэн чинь мөнгө бидний зорилго биш ээ гэж яадаг. It's about sending the message байгаа байхгүй. Oh my god. Бүр өглүүд юм сэрж байгаа нь эмчийг нь хэлж байгаагаар бол амьд үлдэж чадсан нь гайхамшиг гэж хэлээ. Нэг өөрөө тамхи татдаг. Тэгээд бие махбод нь тодорхой хэмжээнд никотинд дасцсан байсан болохоор арай бас нас орчилгүй хүндхэн байдалтайгаар чамаагүй амьд үлдэж чадсан байгаа. Нэг энийгээ шууд боломжтой салданд орсон. Телевизээр хүмүүс тамхинаас гарах гэж энэ никотин патчийг хэрэгэлдэг. Тэгээд өнөөдөр би эннээс болж үхэнгээ алдаад эсэргээрээ тамхи татдаг байсныхаа төлөө амьд үлдэж чадлаа. Тамхи миний амийг аварсан гэд ярьсан өгчдөг юм. Ер нь бол ажлынх нь харж байгаагаар бол маш хэрэгтэй өөрсдийнхөө талд эргүүлж болох үс явдал болчихж байгаа юм байна лээ. Хохирогчийн дүрд орж болохоор болчихж байгаа байхгүй те. Яг ингээл хамаг хороо утгаж эхлэхгээ байж хахад нь зохиолын уналтын цэг ирж байгаа маа. Нэг нөгөө нэг сэтгүүл чимэгтэйтэйгээ одоо хайр чим уу биологи хичээл ч юм уу харилцаанд орсон шүү дээ. Тэгээд нэлээд дуулзаад итгэж болохоор юм шиг санагдсан болохоор хамаг нарийн нэнд нь нууцудаа хуваалцсан байхгүй. Тэгсэн чинь лайвуулж нөгөөх нь өөрийнхөө нийтлэл дээр Никийн тэр лобби идэг янз бүрийн аргуудыг нь хамтарч ажилласан тэр кино продюсерыг нэртэн за бас нөгөө буу болон алкогольны хоёр найзыг нэгэд бүхэл юмд ажлынхын тухайтай бүхэл деталуудыг нь илчлээд одоо детальчлаад хэлсэн байдаг. Ник шууд л мангар олон хүмүүсийн үзий ядалтанд унахаас гадна ажилласаа халагдаад ер нь бол салбар дотроо канселдуулах нь ойлгомжтой. Улмаар асар олон хоног гэрээс ээж гарахгүй бүгдсэн байж хахад нь нэг өдөр Жоуи ирж таарад угаасаа хүмүүст үзий ядагдах нь таны ажлын нэг хэсэг биш юм уу? Зовлонгонд хэсэхгүй бол өөр ажил олж хий гэж та өөрөө хэлдэг үстэй. Миний аав бол юунд ч шантралгүй бүхий л нөхцөлийг өөртөө эргүүлж чаддаг Ник Нейлер гэж wisdom. Ник шууд зориг зүрх оронгуудаа өөрөөс нь болж нэр төрдөн сэв суусан бүхэл хүмүүсийн нэр төрийг нь сэргээх гэж чадах бүхнээ хийнэ гэдгээ зурагтаар сайхан ярилцлага өгөө зогсолгүй. Удахгүй болох гэж байгаа нэг нэлээд том тамхины эсрэг хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж яадаг. Тэрийг зохион байгуулж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний ерөнхийлөгч нь Никтэй өмнө нь нэг ярилцлаганд хамт орж байхдаа басах маягтайгаар манай хэлэлцүүлэгт ирээрээ заа юу ч юм уу гэд урьдсан. Тэ угаасаа оролцохыг нь зөвшөөрөхгүй бол Никээс айцсан юм шиг харагдах гэдсэн болохоор эрхийг нь зөвшөөрж байгаамаа. Ерөнхийдөө бол тэр хэлэлцүүлэг нь тамхины хайрцаган дээр ийм гавлын зурагтай анхааруулга байрлуулах хэсгээр ярилцж байгаа хэлэлцүүлэг байхгүй юу? Ник сураг хүн биш те. Тэгээд үнэхээр л үхлийн аюултай гэж сануулах гэдэг юм бол нэг ослоор хэдэн зуун үнийг алдаг Боингийн онгоцнууд дээр бас наадхаа наалта энтер гэд үг мушгаа суугаад идэг. Эрүүл мэндийн үйлчилгээний ерөнхийлөгт сонсож сууж хагаад та үүдээ тамхи татуулах байсан уу? 18 өрснөхийн дараа тамхи татахыг нь зөвшөөрөх байсан уу? Өөрөө үсэх юм бол би зөвшөөрнө. Ажлынхаа хувьд, карьерийнхаа хувьд зөв шийдвэр гаргасан ч гэсэн аав үнийхээ хувьд бол өөрийгөө уучлахад хэцүү юм хийжлээ гэдгээ ойлгож байгаа шүү дээ, тэ угаасаа. Захирал нь буцааж ажилд нь авъя. Энтергээд карьер нь дахин нэг удаа гэрэл гээгээд харагдчихсэн ч гэсэн олонний нүдэн дээр
би дахиж янжуур тамхины талд ажиллахгүй. Энэ салбараас би гарлаа гэд зөв замыг сонгож байгаа юм байна. За тэгээд тамхины компаниуд бол угаасаа хэдэн 10-ны турш янз бүрийн иймэрхүү аргуудаар ард иргэдийн тархийг угааж лобби хийсээр ирсэн түүхтэй. Энэхүү киног гарахаас хэдхэн жилийн өмнө Америкт тамхины компаниудыг хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулсан нөхөн төлбөрөө өгөө гэдэг шүүхийн шийдвэр гараад тамхины компаниуд тогтмол үнийн дүнгээр мужуудад татвар төлж эхэлсэн байдаг. Мужууд нь тэр мөнгөөр нь хотын портууд, зам энтергээд өөр зүйлсд хөрөнгө оруулалт хийсээр байгаад эргээд өөрсдөө тамхины компаниудаа өртөө болж эхэлсэн байдаг юм байна лээ. Удалгүй веб гарч ирснээр янжуур тамхи татах хүмүүсийн тоо эрс багасч нөгөө бонд гаргасан мужууд нь тамхины компаниудынхаа өрөнд баригдаж гүйцээд дампуурах дээрээ тулсан гэдгээ. Тэгээ ер нь тамхины пропаганда, маркетинг энэ төр бол угаасаа амар штэ. Тэгээ энэ кино бол яалтчгүй надад айгүй сонирхолтой санагдсан. Манайх Монголд ер нь та нар тамхины реклам үзсэн үү? Ер нь тамхины реклам ерөөсөө үзэж байгаагүй юм те. Тэгсэн мөртлөө пив алкохолны реклам болзонд үзчихсэн. Тэгээ LeBron James, Stephen одоо нөгөө виски брендийн рекламнууд бол би л харж лээсэн. Тамхины реклам ерөөсөө үзэж л байгаагүй юм. Энэ тамхины реклам ер нь энэ тамхи яаж хэрэглэж болд юм бол? Амар сонир санагчлаа те. Вебний реклам одоо надад Relax-аас барыг сардаа нэг лав баталгаатай бэлэг явуул юм уу тэгээд мессеж ирдэ шүү дээ. Одоо ч явуулахаа болцсон л доо тийм ч. Над руу бол $10 бичижсэн л баг. Би одоо бүр ингэж бэлгийч авахгүй одоо өрөнд орчд юм аа. Кинонд гардаг. Кинонд ихтэй тамхи рекламдж байгаа юм. Одоо юу гэдэг. Одоо ийм төрлийн ундаа тийм ундаа одоо хийжсэн ундаа гэх юм бол одоо Coca-Cola, Pepsi-гийн реклам битрээд ингээд хардсан шүү дээ. Тамхи чинь ингээд нийтээр байгаа шүү дээ. Яг тамхинууд ч хоорондоо өрсөлдөж байгаа. Тэгсэн мөртлөө тэр өрсөлдөөний тэр юу гэдэг тий одоо Марл бороо татах юм уу, Майл 7 татах юм уу? Энэ хоёр одоо сонголт чи одоо яг яаж хийх юм бол энэ хоол нь өрсөлдөөл байгаа үстэй. Тамхи тэгэхээр хүмүүс яг рекламдаагүй байхад хүмүүс яагаад тавьцаад ингэж амар сонирн байгаа зү. Би гайхаад байгаа байхгүй юу? Рекламдаагүй байхад яагаад тэгээ өсвөр насны хүүхдүүд ер нь тамхинд орж эхэлж байгаа шүү дээ. Ахлах ангийнхан эсвэл одоо манай найзуудаас ихэд оюутан болоод тамхинд орж байгаа шүү дээ. Тэгээ нэг юм тамхилах гэж гараад тэгээ ганцаараа үлдэхгүй гэдэг ерөөхдөө ингээд ийм сошиал хэрэгцээгээр ингээ хүмүүс тамхинд ордон шүү дээ. Хвчлээ харангууд. Тэр чи юу вэ? Тамхи рекламлаа гэж тэр тоо ихсэх юм болов? Ихсгэл ахaltaа тий. За. Сонил. Гэр бүлийн хүмүүс багаас хойш татахаар бас сонирхож үзсэн шүү дээ. Мэдгүй манай гэр бүлд бол тамхи татдаг юм байгаагүй. Манай эмээ өвөө насаараа л арх уугаагүй, алкогол уугаагүй. Тэгээд манай одоо нах захыг л бэр гуйж хатарыг 20-30 жил арх уугаагүй байж байгаа. Нэр насаараа уугаагүй байж байгаа арх уусан. Одоо вантаа нэг өвөө нэг хаяа нэг амсчдаг болсон. Хаяа нэг чиж дээ. Амсна яг амсах шүү. Яг уух шүү. Тэгээ манай ээж арх уудгүй. Тэгээд аавтай зүг өсөг болохоор тэгээд аав болгоод хэлээсэх. Тэгснэ тэгээд хэн ч надад зааж өгөөгүй. Тэгээд байрныхаа хүүхдүүд нь нийлээл анх тавигдтал. Тэгжлээсэн шүү дээ. Сони юм аа. Харин гүг сквал ингээд хамгийн анхны тэр тамхи кул гэдэг нэг тийм пропаганда тарих угаалга ингээд хүмүүсийн тарихынд ингээд суудсан. Тэгээ тэрнээс болоод юу гэдэг тамхины компаниас мөнгө өгөөгүй байсан ч нэг юм кул дүр гаргахын тулд тамхи татуулт юм шүү. Одоо нэг тийм мөнгө аваагүй байхад хүртэл кул болцсон гэх юм уу? Дундаас сонирхолтой санагдсан хүмүүс байх юм бол киногоо бүтнээр нь үзээрэй. За бас яг янжуур тамхины тухай яаж ингэж янз бүрийн лобби энтер хийдэг тухай бас сайхан судлаад үзээрэй. Тэгээ ямар ч үсэн өнөөдрийн мань бичлэг энэ түрээд өндөрлж гин дараагийн бичлэгээр уулзтлаа. Тэр баяртай. Хайртай шүү. За сайхан гоё зөвлөлөө. Okay, thank you George. Thank you.